Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонсож байна. За миний дараагийн түүх болохоор одоогоос 7 жилийн өмнө жирийн л нэг юм хаврын өдөр өнгөрчлээ. Ээж дүү хоёртойгоо хоол хийж идчихэд нойр хүрээд тэр чихтэй бодон дээрээ унтаад өгөв. Нилээн хэдэн цаг унтсан бололтой хальт сэрээд хартал гэрэл асаалттай ээж дүү хоёр сэрүүн байхыг хараад ороод унтцгаагач гэд ингээд хэлсэн гэж байгаа. Ууртайхан хэлээд тэг буцаад унтчихч. За яг үүнээс хойш удалгүй ахин сэрхэд гэрэл унтарчихсан. Тэгээд ээж дүү хоёрын хажууд орон дээр ингээд би хөвтчихсэн. Гэтэл би хүнжлнөөсөө гараад номхон зогссон. Гинэт. Тэгээ хамгийн гол нь өөрийгөө юу хийх гэж яах гэж болсон болохоо мэдэх нь байдгүй. Толгойд минь нэг ч бодол байгаагүй. За тэгээд хэсэг хугацааны дараа биеийн минь бүх л хэсэгт мдээгүй болоод л ингээд зогсож байгаа газраа шууд унаад өгсөн. За тэгээд унчаад нүдээ хальт нээхэд ээж надаас яасан болохыг минь асууж байсан ч надад бас л нөгөө юу ч бодогдохгүй ярьж чадахгүй байсан. Ээж намайг зүүдэлжээ гэж бодоод хүнжил өмрүүлээд буцаад унтаад өгсөн. За тэгтэл үүний дараа би ч мөн адил ингээ унтчихсан эсвэл зүгээр л ухаангүй болчихсон байхаа. Яг аль нь гэдг бол би одоолтол мэддэггүй маа гэд тэгж байгаа байхгүй юу? За харин хэсэг хугацааны дараа ахин нэг ухаан орохдоо гэрийнхээ тулгыг тойроод л харанхуу герт алхаад л байсан. Тэгэхээр удаан алхаснаа ч мэдэхгүй энэ удаа нөгөө урдныхтайгаа адил ямар ч бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл байгаагүй. Гагцхуу нүднээс минь өөрзөл миний мэдэлд байхгүй мэт ингэж санагдсан. За тэгээд яг л намайг ямар нэгэн зүйлийг хараач гэж байгаа юм шиг юм мэдрэмж надад төрсөн. Нилээн удаан алхсны дараа тулганы яг урд нь очиод өвдгөө тэврээд суухад ахиад л хамаг бие минь суларч мдээгүй болж халуун толго руу ойччихсон. Юу ямар аим юм. Өөрөө яг юу хийгээд байгааг бол мэдэхгүй байгаа байхгүй тий. Нэг биеийн өөр юм өдөртөө байгаа юм шүү дээ. Тийм. За тэгээд генет 100 гар минь өвдөлт мэдэрч хальт дээрлүүлэхэд цус гарсан байгааг мэдээд за байдал өөр нь нэг л биш байгааг одоо л мэдсэн мэт ингээд чимээгүй хөнөднөөс минь нулимс урсаж эхлэн уйсаар тэндээ одоо хэдэн цаг явцсан болохооч мэдэхгүй байна. За маргааш өдөр нь болсон бололтой бүхий л бие минь өвдөж хөшсөн байгааг ингэж би анзаарсан. Эргэн тойрноо харах гээд нүдэ нийтл юу ч харагдахгүй бүрсээсэн харанхуй зүйлэл харагдаад байсан. Ээжийн хоолой барагтай л сонсогдохгүй цаана мул маш сул сонсогдож байгааг мэдээд сандарсандаа ингээд нулимс урсаад уйлаад л байсан. Гэтэл удалгүй ээж яасан миний охин гэхийг дуулаад миний нүд харахгүй байна гэж хэлхийг хүссэн ч яг л нэг л ингэж юусоо болж өгөөгүй. Тэгээд 30-40 минутын дараа нүд маань баг багаар юм харж эхлээд би ч гайгүй санаа амарч босох гэтэл толгоогооч даах тэнхэл одоо хүч байгаагүй дээр бүхэл бүтэн 13 настай хүүхэд өмдөндөө шийчихсэн байсан. За тэгтэл нэгээс 2 цагийн дараа бие маань одоо ингээ арай дээрцэн юм шиг санагдаад босоод ээжэд ингээ болсон бүх процессоо ингээ ярьж эхэлсэн. Тэгээ хариуд нь ээжд нас өчтөр орой ийм сони юм болсон. Шүн дунд ингээд чамайг тулганы урд суугаад царай цэвхий цагаан болцсон уйлж байгааг чинь хараад босох гэтэл дийлдэхдхийн аргагүй хүнд болчихсон байсан. За тэгээд угийн туранхаа охин тийм хүүхдийг дийлмээр юм да гэд айх гайхах зэрэгцээд гарч эмээрүүн явах гэтэл хамаг бие мдээгүй болоод унчихсан. Тэгээд шүнжэнгөө харанхуй үүдэн дээр мэддэг бүх майн тарнаа ингээд уншаад бас уйлж хонсон гэд тэгж байгаа. Ээж нь. За тэгээд өглөө нь үддэг хардаг хүнд ингээд үзүүлээ те гэд лам дуудаад маргааш болохыг хүлээгээд гэрлээ асаалттай тэрвэрлдээд унтахаар болсон. Тэгээд ээж дөө хоёр маань удалгүй унтаад өгсөн. За тэгтэл би тухайн үедээ юроосоо айгаагүй мөртлөө хаанаас ч юм те ингээд хүн ширтээд байгаа юм шиг санагдаад юр унтаж чадахгүй хөрвөөж байгаад унтахаа хүлээхдээ зэрэгцэн ээж дүү хоёр зэрэг хар дарсан бололтой хар хөлсөн цувцсан юмнаас хөөгдөж байгаа юм шиг л сэрсэн гэж байгаа.
За тэгээд би ч одоо яасан бэ гэд ингээ гайхаад асуудал дүү маань намайг сая орны доороос нэг хүн дүрстэй сонин хав хар урт том гар хөлнөөс минь зураад чихэн дээр минь юу гэж байгааг нь мэддэхгүй бутнаад байсан гэд ингээд дүү маань тэгэж хэлсэн. Гэтэл ээжийн царай бас барааж би ч бас яг тийм зүүдэлсэн гэж ингэж хэлсний араас дүүгийн чих юм сонсгой болчихсон. Сонин багаз. Бид гурав зэрэг сандралтан айж байсан ч маргааш лам ирэхийг хүлээхээс өөр ямар ч сонголт бидэнд байгаагүй. Маргааш лам ирэхээс өмнө дүү бид хоёрыг эмээ өвөөгөндөө очиод байжээ гэд ингээд ээж явуулсан. Оройн нээж бид хоёрыг гэрт буцааж авч ирэхэд те гэрээр дүүрэн шар цагаан будаа цацчихсан. За тэгээд 3 өдөр 3 шөнө огт шүүрдэж хайж гэрээсээ гаргаж болохгүй шүү гэж ингэж захиж явсан. Тэгээд 2 хүүхэдтэй арцаар ариулж хүүхдүүдээ гэртээ 3 өдөр 3 шөнө оруулж болохгүй шүү. Хугацаанд дуусны дараа гэрээ сайтар цэвэрлэж дуусгаад арцаар гэрээ ариулаарай гэж ингэж лам хэлсэн ингэж тэгж байгаа. Тэгээ лам та хэдийг ингэж дайрсан байна. Явах ёсгүй замаараа явах ёсгүй цагтаа явж таарад тэнвэл золбон тийрэнгүүд охиноос ч зураад ирчихсэн байна гэж ингэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ хүн нөгөө ертөнц рүү явахынхаа өмнө те биедээ байгаа юмаа ингэж гаргадаг шүү дээ. Золтой л нөгөө аваад явчихаагүй байна гэж ингэж лам хэлсэн гэж байгаа. Тэгээд хотын төвөх замын төгжрөл ихтэй үед ээж тойроо замаар гэрлөөгөө явдаг байсан. Яг тэр замд оршуулгын газрын хажуугаар буруу цагтаа буруу үедээ зөрж өнгөрсөн байгаа. Тэгэд ингээд миний сүнс чөтгөр гэж байдаг. Одоо ингээд те би ингээд сүнс чөтгөр байдаг гэдэгт ингээд бат итгэдэг болсон. Сонсогч та бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн хэсгээс сонслоо.